Хуулийг зөвхөн хуульчнаар бичээд байхаар бас хууль зарим талаараа бол амьдралгүй их болоод идэв. Бодит амьдралыг хууль эрх зүйн хувьд журамлж одоо тогтооход хуульчийн нүдээс харах нэг өөр. За яг тэр хуулийг хэрэглэх зохицуулт хэрэгтэй гэдэг байгаа тэр өөрөө субъектүүдийнх нь санаа бодлоос хоцорчих гээд байдаг. Хуулийн төсөл боловсруулад хууль зүйн яам болон бусад одоо газруудаас санал авахаар маш олон одоо хувь хүний үзмж хүртэл ордог байхгүй. Магадгүй тэр хууль зүйн сайд хэн байхаас хамаарат. Тийм учраас ийм л юмыг бид нар хийхгүй байх ёстой. Тийм учраас энэ хуулийн төсөлд хувь хүний тэр үзэл баримтлал хувь улс төрчийн гэдэг юм уу? Үзэл баримтлалыг одоо батлахад бол хууль зүйн сайд болон холбогдох сайд нар бол баталж байгаа. Тэрийг хувь хүний үзмжээс үл хамаарсан байдлаар зохицуулах тал дээр яаж оруулж өгсөн бэ гэдэг дээр асуумаар байна. За нөгөө талаараа бол одоо хэрэгждэггүй сэтгэл хөдлөлөөр эсвэл нийгмийн одоо сошиалч гэдэг ийм зүйлийг харж байгаад бас янз янзын чанаргүй богино настай хэд нэг талаас харсан хуулиуд бол одоо шүүлтвэрээр орж ирэх гээд байдаг. Энийг одоо хязгаарлаж байгаа энэ асуудлууд нь бол яг хэрхэн яаж тусгаж байгаа вэ? За үндсэн хуулинд зааснаас бусад чиглэлээр одоо хүний эрхийг чөлөөх хязгаарлах гэж тавьж байгаа. Тэгэхээр зарим талаар харахаар бол нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг. Тухайлбал манай Улаанбаатар хотод саяхан нэг иргэдээс одоо санал гомдол ирж байхад энэ дуу чимээний асуудал нэлээд харагдлаа. Маш бүдүүн яндантай мотоцикл, үнэтэй одоо машинуудаар бол одоо давхилддаг. За энийг одоо хязгаарлана гэдээ одоо ингээ хууль ингээ оруулаад ирэхээр миний одоо ямар машин унах яаж явах нь одоо үндсэн хуулинд хязгаарлагддаг учраас ийм одоо хотын дүрм журамч гэдэг юм ийм зүйлээр хязгаарлах нь хууль бусаа гэдэг ингээд ороод ирэх вэ. Ийм одоо хуулийн бас нөгөө талаасаа өнцгөөс нь яаж харагдж байгаа гэдгийг бол бис тодруулж асуумаар байна. За дээрэс нь хүний эрхийг чөлөөг хязгаарлах зохицуулт бүхий хуулийн төсөлд хүний эрхийн комиссаас санал авнаа. Энэ бол зөв. Гэхдээ ганцхан хүний эрхийн комисс маань үнэхээр институцийн хувьд тэр хүний эрх чөлөөг хамгаалж хадгалж байгаа талыг бүх талаараа харж чадж байгаа юу? Хүч нэг талаараа бол хүний эрхийн комисс маань улсын хурлаас томилогддог байгууллага учраас одоо хараа тус байдал нь өөрөө хэр зэрэг хангаж байгаа вэ? Өөрөөр хэлбэл хүний эрхийг хамгаалж байгаа тэр институц байгууллагуудын саналыг бас заавал авдаг байх гэдгийг хаан тусгаж өгсөн бэ? Эрх ашиг нь хөндөгдөх. Тухайлбал бизнесийн эрх ашиг хөндөгдөх юм бол тэр ажил олгогчдын холбоо гэдэг юм уу, танхим гэдэг юм уу, тэр хүмүүсээс нь заавал санал авдаг байх. Ажилтны эрх ашигтай холбоотой ийм одоо санал авах юм бол тэр үйлдвэрчний хэвлэл ажилтны төлөөллийн байгууллагуудаас нь заавал санал авах гэдэг ийм одоо хууль эрх зүйн зохицуултуудыг бол тусгаж өгвөл болохгүй юу гэдэг ийм саналыг бол хэлмээр байна. За дээрэс нь энэ олон нийтийн хилцүүлэг гэдээ байж байгаа. Зарим хууль бол яг үнэндээ бол халтурдж байна. Хизээ батлагдах хэн хийж байгаа гэдгээс хамааруулаад олон нийтийн хилцүүлэхээр манай зарим төрийн захиргааны байгууллагууд баахан төрийн захиргааныхаа байгууллагын албан хаагчдыг авчирч ирж байгаад тэгээд санал хилцүүлэг явуулсан гэдэг байдлаар оруулж ирээд байна л. Тэгэхээр тухайн салбарын хууль бол зөвхөн төрийн захиргааны албан хаагчд гэхээсээ гадна эрх ашиг нь хөндөгдөх, жирийн иргэдээс ахуулаад институц байгууллагууд, судлаач нар гэх мэтлэн олон хүмүүсээс хамаарж байгаа учраас энийг бас одоо арай илүү нөгөө либералчилж олон талын оролцоог хангах гэдэг зохицуултуудыг яг яаж тусгаж өгсөн бэ гэдэг дээр тодруулж асууя. Одсронгийн Номчин гишүүн хариулна. За Эрдэнэт гишүүний асуултанд асууя. За яг хөө бид нар нөгөө нэг хувь хүний үзэл бодол юу гэдэг ийм субъектив юм бас орж ирээд байна гэж та хэлж байна. Гол нь бидний нөгөө зорилго бол хууль тогтоомжийг боловсруулахдаа судалгаа шинжилгээнд үндэслсэн байх те зорилгодоо нийцсэн байх энийг л сайтар нэгтэлж хийж явах ёстой л гэсэн энэ шалгуурыг тавьж байгаа. Тэгээ энийг илүү сайн чамбааруулах дээр мэдээж энэ хуулийн төсөл дээр бас одоо жишээ нь бол энэ 17-гийн 1 буюу хууль санаагчлагч хууль тогтоомжийн төслийн үр нөлөөний үнэлгээг одоо өөрөө бас хийдэг байсныг энэ хүнлэнгийн судлаач мэргэжлийн байгууллагуудаар хийлэгдэг болъё. За манай бас гишүүдээс гарсан санал ажлын хэсэгтээ зөвшөөрөө явсан нь төсөвтэй зардалтай холбоотой асуудлыг бас энэ чиглэлээр мэргэжсэн байгууллагаар хийдэг болъё гэд хүнлэнгийн ийм судалгаагаар бид нар хоёр талаас нь харахгүй бол зөвхөн өөрийнхөө үзэл баримталд өөрийнхөө зорилгод нийцүүлээд тэрэнд нь тааруулсан судалгааг нь хийдэг ийм селектив те байдлыг нь халахын тулд ийм бас одоо шалгуур орж ирж байгаа гэдгийг хэлмээр байна. За
хамаа замбраагүй хууль орж ирдгээ гэдэг чинь. Яг уу энэ дээр бид нар бас юу л хууль санаачлагч бол 3 субъект байгаа. Тэгээ хууль санаачлагч нийгэм тулгамж байгаа энэ асуудалтай тий гажуудлыг засах зөрчилдөөнийг засах гэдэг хууль санаачилж болно. Энэ бол хууль санаачлагчийн бүр эрх. Гол нь энийгээ энэ хууль тогтоомжид заасан тогтоомжийн хууль заасны дагуу үр нөлөөллийн үнэлгээг зардлын тооцооллыг хийгээд олон нийтээсээ саналыг аваад чамбааруулаад ороод ирээ. За үүний дараа үнэхээр дахиад асуудал байх юм бол мэдээж улсын хурал өөрөө эн чинь хилцдэг зөвшөлдсдөг ийм байгууллага. Мэргэжил арга зүйн тусалцаа үзүүд хамгийн газар байна, хүрээлэн байна. Эндээс одоо хууль зүйн дүгнэлт гаргуулах, за дахиад хүний эрхтэй холбоотой асуудлыг ч гэсэн хүний эрхийн үнэлгээ хийлгэх аргачлалын дагуу байна уугүй юу гэдгийг байнгын хороо, дид хороо, гишүүдийн хүсэлтээр ч гэсэн хийгээд энийг дахиж чамбааруулж бидний хилцэх чатандаа энийг сайжруулах боломж нь бол нээлттэй байгаа. Энэ хууль дээр ч гэсэн энэ үзэл баримтлаар бол энэ зүйлс орж ирсэн байгаа. За хүний эрхийн комисс бол манай одоо юу гэдгийг улсын хурлын одоо хүний эрхийг одоо хянах энэ механизмыг бэхжүүлэхэд одоо мэргэжлийн ийм байгууллага байгаа. Нөлөнгөөс хүний эрх Монгол улсад хэрэгжиж байгаа юу? Энтэй холбоотой одоо хэрэгжилт хууль тогтоомжийн уялдаа дээр бол ажиллаж байгаа. Тэгэхээр энэ комисс маань угаасаа бидний хувьд энэ хууль тогтоомж хүний эрхт нийцэж байгаагүй юу гэдэг дээр өргөн утгаараа яалтчгүй санал өгөх эрх бүхий байгууллага. Үүнээс гадна бид нар нэмэлт шаардлагатай гэх юм бол тухайн үедээ улсын хурлын одоо байнгын хороо, дид хороо гишүүдээс энэ саналыг гаргаад хийх бүрэн боломжтой байгаа гэдгийг хэлмээр байна. За хүний эрхийн хязгаарлалтыг хийхдээ мэдээж хүний одоо амин чухал эрхээс гадна бусад эрхийг тодорхой одоо зорилгод нийцүүлж одоо зорилгоор бол хязгаарлаж болдог. Энэ бол олон улсын Грек конвенц зохицуулалтын үндсэн зарчим. Энийг бол таны яг хэлж байгаагаар бусдын аюулгүй байдал, нийгмийн хэв журам гэд яг хуульд заасан зорилгын За нэмж хариулъя. хуульд заасан зорилгын дагуу байх ёстой. Энэ бол манай үндсэн хуулийн зарчим. Хуульд заагаагүй тохиолдолд хүний эрх хэрэгжүүлээг одоо бусад байдлаар захиргааны хэмжээний актаар ч юм уу хязгаарлаж байхгүй. Тэгээ яг таны хэлж байгаа за бидний иргэдийн маань бас өөрсдийн маань хүний эрхийн ойлголт бас их өөр болчихжээ. Би одоо жишээ нь хууль санаачлаад тамхины одоо хяналтын хуулийг санаачлаад явж байхад надад энэ тамхи импортлогчтой санал ирж байгаа юм. Тэгээ энэ тамхины янжуур тамхины хайрцагны гадаргуу дээр одоо 50% нь анхааруулга байна, эрүүл мэндийн анхааруулга байна гэдгийг 70% болгоё гэсэн чинь надад ирсэн санал нь ингэж өсөж байгаа чинь бидний үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөөнд халдж байна гэдэг санал ирж байгаа. Тэгэхээр энэ бол бид нар өөрсдөө хүний эрх хэрэгчлөөгөө яаж ойлгох юм, ямар хязгаарлалт байж болох юм гэдэг дээр нэлээд өөрсдөө бас анхаарч ажиллах, иргэдээ ч гэсэн зөв мэдээллийг түгээхэд их анхаарах ёстой болж гэдгийг тохиол гэж би харж байгаа. Тэгээ энийг бол улсын хурл өөрсдөө бид нар бас хийх ёстой гэж харж байгаа. Аюушийн ариун зэ гишүүн